Эхний нөхцөлд бол бид нар цагдаатайгаа хамтраад тэр одоо каркасыг буулганаа. Ер нь гүн далайгийн 4 байшин байгаа хууль бус. Зөвшөөрөл олгоогүй. Тэгээ тэр цаашдынх юм яах вэ гэдгээ хууль эрх зүйн актаар нэгтлгүүл эргээд очиж хүүхдэр ундаг юм а гэдгийг яриад байгаа юм л та. Би бас гүн далайгийн гишүүнд одоо уулзаад зөндөл ярьж байсан. Та бол одоо өсвөлэмээс 3 удаа сонгогдсон. Сайд хийжсэн. Та юм байхаар ч одоо энгийн иргэд одоо аж ахуйн нэгжид одоо тийм байх нь аргагүй шүү дээ. 4 байшин барьсан байгаа. 28 аж ахуйн нэгж маань 48 аж ахуйн нэгж болцсон байгаа. 48 аж ахуйн нэгж бүр цуслагдсан байгаа. Цуслагдсан. Тэгээ одоо бүр цуслагдаад одоо шийдвэр гарцсан шүү дээ. Хин ч ойлгомжтой асуудал. Энэ хүмүүстэй бол бид нар нэг бүхэл бүтэн очиж голын ирэг дээр, ундны усны их үүсвэр дээр байшин барилга барьдаг ийм хөдөлгөөтэй хүмүүстэй бол бид нар бол нэг хууль дүрм яриад хилцээгээд ярьж хөрөөдөх шаардлага байхгүй. Хууль бол хуулаа. Усны тухай хуулийн дээр чинь 50-аас доош хөө метр зайд бол хамгаалтын бус тогтооно гэд хуулийн дээрээ заасан.